Өнөөдөр бид бүхэн одоо яг Богд хотын ямар Норд-Бэз гэдэг газар хүрэж ирээд байна. Тэгэхээр монголчууд бол ер нь Богд хотыг анх эхлээд мэддэг бол ерөөсө бол төмрийн үүдэр гэдгээр мэддэг байсан байхгүй юу. Тэгээ би болохоор өнөөдөр анх удаага энэ Норд-Бэз гэдэг энэ машин үүдэрлийн газар ирээд байна л та. Тэгээд сая ирээд надад хамгийн гой сонирхолтой санагдсан юм бол Монгол улс руу гардаг хүнд даацын ачаа тээвэр хийх зориулалтаа машиныг бас энд үйлдвэрлээд ухсардаг юм байна. Тийм байна. Тэр нэг айгүй сонирхолтой санагдаа. Даатгалтай маш. Тийм. 200 тонны тавтай. Тэгээ монголчуудаас 200-аас илүү тонныг бас ачиж тээвэрлэдэг юм байна. Нөгөө машиныхаа гэрээцийг дөрөв одоо гаргаж чадчих. Тийм, яг унаа. Тэгэхээр энэ хүү үйлдвэр маань бас нэг онцлог сонирхолтой юм нь болохоор их би кабин тэнхлэг 3-ыг нь үйлдвэрлээд за 49 шат амжилтыг дамжиж хагаад нэг боолоо ингээд бүтээгдэхүүн болгоод буюу машин болгоод ингээд нийлүүлдэг юм байна л та. Тэгэхээр бол энэ нь бол ерөөсө эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг том үйлдвэрээ гэж одоо хэлж болох нь шүү дээ тийм ээ. Тийм байна. За энэ том үйлдвэр үежээд ерөөсөө маш цөөхөн хүн ажилладаг. Тий. Одоо би жишээлбэл энэ том үйлдвэр ерөнхий бүтээгдэхүүн болгоод буюу нэг машин үйлдвэрлэдэг юм чинь маш хүн ажилладаг баг гэсэн чинь ерөөсөө дижитал, техникчсэн тий ингээд ерөөсөө хүний хүч бараг хэрэггүй автоматар л өргөж буугаад автоматар л бүх үйлдэлүүд нь хийгээд байгаа нь бас айгүй сонирхолтой байна.